бошигт хааны Алтай уулсад ариуссан. Говийн хотогт дансан аравжаа судрын намдан аравнайлсан. Амьд байгаад ээжээс заяасан аршаан болсон хар уураг Монгол түмний хэрэглээ Монгол Алтай баргшин. Өглөө бүрийг амтлаг эхлүүлэх нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог. Өнгөнөр амт оруулагч желатингүй. Сибирийн зэрлэг жимсний амт Sava Classic чанмал. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм хүндэт зочдоо. Та бүхэндээ учрал үлзий бүрдсэн намрын эн сайхан бэлэгтэй өдрийн амар мэндийг айлтхан дэвшүүлье. Сайхан намарцгааж байна уу. Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэж байгаа журмын олон нөхөд нэвтрүүлгийн маань шин дугаар, хамгийн анхны дугаар энхүү эхлэхэд бэлэн болсон байна. Журмын олон нөхөд нэвтрүүлэгт маань салбартаа гялдсан сайхан амжилт гаргаж манлайлж яваа эрхэм хүмүүс өөрсдийн хамгийн дотны журмын олон нөхөдтэйгөө хамттан өргөдөн энэ нэвтрүүлэгт маань оролцдог байгаа. Ингээд өнөөдрийн хамгийн анхны нэвтрүүлгийн хүндтэй зочин Хөвсгөл аймгийн Галцсамын уугуул үнэн зэрэгт улам нэмэх Монгол улсын харцаг ган зэргийн ган уяг таныг хүндэгдлийн камера орон залъя хамтдаа хүлээн авъя. Баярлалаа. Журмын олон нөхөд нэвтрүүлгийн зочин Монгол улсын харцаг ган зэргийн ган хуйг 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983-аас 1993 онд 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1997 онд биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагч мэргэжлэр 2000-аас 2004 онд тагнуулын дээд сургуулийг эрхцүүч мэргэжлэр тус дүүргэжээ. 1997 онд Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин, хүчит бүхийн клубын тамирчин, говь компани ажилтан, Монгол даатгал компани мэргэжилтэн, зам тээврийн нэгтгэлийн мэргэжилтнэр тус ажиллажээ. Монгол улсын харцаг ган зэргийн ган хуйг улсын их баяр наадамд 2 удаа 6, 1 удаа 5 давж Монгол улсын үнэн зоригт улам нэмэх чимэгтэй Монгол улсын харцаг цолыг чөлөөт бүхийн насан туршидчдын улсын аваргын 7 удаагийн аварга, Аз ТV-ийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль, Азийн тоглолтын хүрэл медаль, олон улсын Аз зэрэглэлийн 6 тэмцээнд төрүүлэн олон улсын мастер цол 1998 онд чөлөөт бүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлхийн шилдэг техниктэй бүх, 2003 онд Аз ТV-ийн шилдэг техниктэй бүхөөр шалгарч байжээ. Ган зэргийн ган хуйг нь Босоо хөх Монгол төрийн бус байгууллагыг үзэл санаа нэгтээ нөхдийн хамт үүсгэн байгуулсан бөгөөд Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж эх орон нутаг ус үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө олон ажлуудыг хийсэн байна. Ган зэргийн ган хуйг нь Босоо хөх Монгол төрийн бус байгууллагыг үзэл санаа нэгтээ нөхдийн хамт үүсгэн байгуулсан бөгөөд Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж эх орон нутаг ус үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө олон ажлуудыг хийж байна. Журмын олон нөхөд нэвтрүүлгийн зочин Монгол улсын харцаг ган зэргийн ган хуйг таныг амьдралынхаа алтан найзуудын хамт нэвтрүүлгийн хойморт зочлохыг
урьж байна. Энэ сайхан намрын налгар өдрийн учрал үлзий бүрдсэн сайхан бэлэгтэй өдрийн амар мэндийг танд айлтгая. Тэгээд өнөөдөр энэ сайхан журмын нөхдөдтэйгөө найзуудтайгаа энэ сайхан нэвтрүүлгийн хойморт урагдсанд одоо урилгыг маань хүлээн авсанд маш их баярлалаа. Журмын олон нөхдөдөө үзэгч олондоо та мэдчилгөө. За энэ сайхан нарт өдрийн мэндийг надад итгэдэг, надтай найзалснаа хизээч ичдэггүй, харамсаж байгаагүй миний үнэнч журмын нөхөд, миний хайртай хамт олон та бүхэндээ хүргэж байна. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгааж байна уу? Энэ сайхан нэвтрүүлгийн анхны зочин болсондоо их баяртай байна. Хүнд найз нөхөд олон тохиолддог баг. Зарим хүмүүс бүр найз нөхдөд зугтааж явдаг баг. Гэхдээ би бас нэг хүний үгийг бол байнга санаж явд юм а. Энэ бол Монгол улсын их хурлын гишүүн миний эрхэм манд нөхөр Лавгийн Мөнхбаатар гэж анд маань. Ганцаараа явбал хурдан явнаа, олуулаа явбал хол явнаа гэж ярьдаг юм а. Тэгээ би энэ үгийг бол бурханчлан шүтэж явд юм. Тэгээд миний олон сайхан найзууд, миний олон сайхан нөхдүүд, андууд минь энд намайг хүндэлж ирсэн. Одоо маш их баярлалаа. Тэгээ намайг бас урьж оролцуулж байгаад баярлалаа. За үзэгчдээ ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд зочинтойгоо одоо нэгдүгээр ширээнээс яриагаа эхлүүлэх гэж байна. Мэдээж бол одоо хүний амьдралд жаргал зовлон баяр одоо бүх энэ сайхан зүйл дээр бол хамтдаа байдаг найз нөхөд, журмын олон нөхөд гэж бол одоо их сайхан. Тэгээд таны хувьд бол одоо хэр олон найзууд байдгүй, тэр дундаа одоо аль салбарын найзууд их хвчлэн байдгүй. За өнөөдөр одоо нэгдүгээр ширээнд ямар олон хүндтэй хүмүүс ирсэн байна. Ингээд одоо яриагаа эхлэе. За баярлалаа. Тэгэхээр хүнд бол олон найз байдаг, тий? Тэр зарим нэвтрүүлэг байстай муу сайн найзууд гэж. Үгүй өнөөдөр бол энд миний дандаа сайн найзууд цугласан байна. Тэнгэрлэг сайхан андууд минь цугласан байна. Тэгээд найзыг бол олон янзаар дүгндэг. Та өөрөө дүгнэх хэрэгтэй байж бас хүн дүгнэх ёстой гэж бодож байна. Би бол найзуудаасаа дандаа суралцж явдаг. Найзуудыг дандаа бахархаж явдаг. Бурхан Тэнгэр надад дандаа сайн хүмүүсийг явуулсан байдагт би их баярлж явдээ. За тэгээд манай энэ ширээнд бол би өөрөө анх барилдаж эхэлсэн цагаас 11 настай хүүхдийн барилдаанд барилдаад зурагтаар гарахдаа туг тойрч явахдаа Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Октябрь оройны 80 дугаар дунд сургуулийн бөх гэж зарлуулж ирсэн. Тэгээд би энийг одоо би яхаараа хөвсгөлийнх болцсон гэдэг аав ээжээс асуусан чи үгүй чи хөвсгөлийнх үе чи хөвсгөлийнх байлгүй яхав. Тэгээд би тэгэж анх хөвсгөл нутаг надтай нэр холбогдсон. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд найз нөхөр болсон ч энэ зан харилцаа характер ойролцоо байдаг юм байна. Тий. Тэгээд нэг нутгийнхны нэг онцлог байдаг. Манай хөвсгөлийнхэн бол их цагаан. Тэгээд нэгнийхээ төлөө бол явж чаддаг. Бас үнэнч хамгийн гол нь үнэнч ийм хүмүүс их хвчлэн байд юм байна. Маш олон жил найзсан байна. Манай одоо нэгдүгээр ширээнд тэгсэн чинь бас тохиолдлоор гэх юм уу дандаа хөвсгөлийн хүмүүс цугласан байна. Тэгээ миний эрхэм манд найз Монгол Улсын их хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатар гэдэг хүн одоо энд байна. За энд миний бас багын найз аймгийн арслан Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын яриад аймгийн арслан Батхүрүү гэдэг олон улсын хэмжээний мастер чөлөөт бүхий. За энд бас манай хөвсгөл хөгжил сан гэж байдیں۔ Хөвсгөл хөгжил сан бол хөвсгөлчүүдийн төлөө мандан бадарч яваа хүмүүсээ дэмжиж, урамшуулах, алдаршуулах, ахаад ядарсан зүдэрсэнтэй туслах, дэмжих, одоо өөр залуучуудынхаа соёл урлаг, боловсролд нь анхаарах чиглэлээр одоо маш их олон зүйлүүдийг хийсэн. Энэ үйлүүдийг би дандаа дэмжиж хамтарч ажилладаг. Тэгвэл энэ хөгжил сангийн тэргүүн Бачулуун дарга маань энэ чи бас одоо найзыгаа хүндлээд ирсэн байна. Танд баярлалаа. Одоо миний бас дотны найз Боролзаа мөнх жаргал гэж одоо Автеврийн үндэсний төвд
бас элцсийн дарга хийдэг, ажилдаг ийм залуу байна. За энд одоо миний бас Хөвсгөл аймгийн шинэ идэр сумын харьяат тий. Миний одоо олон үнэнч дүү нарын нэг Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баярагийн Төрс Үлд гэдэг залуу байна. Энд байна. Тий. За энд бол одоо манай монголчуудын урлаг таартай монголчуудын эрхэм хүн Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиол нэр зохиолч одоо олон дуучдын олон хөгжмийн зохиолч нарын багш тогтхын Сэрод гэж одоо сайхан алдартай хүн байна. Бас андтайгаа олон жил нөхөрлөө. Андынхаа олон алдартай дууны анхны сонсогч болж ингэж явсантаа бас би бас өөрийгөө азтай хүн гэж боддог. За баярлалаа. За тэгээд одоо 1-р ширээний эрхэм хүндтэй зочдынхаа яриаг та бүхэнд хүргэе. Хамгийн ихний яриаг одоо улсын хурлын гишүүн Мөнхбаатар танаас эхлэе. Тэгээд эрхэм одоо нэвтрүүлгийн зочинтой яаж нөхөрлсөн өнөөдрийг хүртэл одоо бас нөхөрлийн тухай одоо үн цэнийг тийм ээ үзэгч олонд та хэлж өгнө үү? Эрхэм зочин маань нэвтрүүлэг эхлэхдээ одоо таны хэлсэн үгээр би одоо ингэж найзуудыгаа ингэж одоо энэ үгийг бодож нөхөрлж явдгаа гэж нэвтрүүлэг эхэлсэн байгаа. За танд баярлалаа. За энд өргөдөн ирсэн журмын олон нөхөд та бүдтэй энэ өдрийн мэндийг өргөн мэдчилье. За хоёроо харцаг бит хоёр бол одоо бага залуу наснаас олон жил сайхан нөхөрлөж байна. Одоо хүний харааны ингэж хэлж яадаг, бодлын хязгаарыг алсалж яадаг. Одоо ийм сайхан зүйл. Энэ чагуулгаараа бит хоёр одоо их олон жил сайхан гэж нөхөрлөд явж байна. За би бол бит хоёр бол одоо яривал түүх бол их олон бий. За энэ дотроо би өнөөдөр бас энэ нэвтрүүлэгт нурагдаа оролцож байгаагийн хувьд би бас хоёроо бас мэдэх хүний хувьд нэг тодотгоод 3 зүйлийг хэлье гэж бодож байна. За эхэнд нь хэлэхэд эх орныхоо төлөө гэсэн халуун сэтгэлтэй эх орончхон Хөсгөл нутгийн тусгай тогтнолын үлгийн нутаг. Эх оронч Чингүнжав Баатрын одоо үйл хэргийг алдаршуулах, түүхэнд үүссэн үүрэг оройлыг нь одоо олон нийтэд таниулах энэ ажлыг бид олон жил хамтдаа хийж ирсэн. Та бүд маань мэднэ 25 дахь эмийн сангаас өдөө өгсдөг одоо тэр Чингүнжав өргөн жилөнд сайхан хөшөө дурсгал болсон. Бид одоо манай хоёроо харцсан маань энд идэвхийлэн одоо хамтдаа оролцсон. 300 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж одоо хамтдаа өнгөрүүлж байлаа. За мөн одоо босоо өх Монгол гэдэг эх орныхоо төлөө сэтгэл зүрэхтэй олон хүмүүсийг нэгтгэхэд эх орон газар шорооныхоо үн цэнийг одоо улам ойлгож хүмүүс бас мэдрүүлж одоо ажилдаг. Ингэж ажил хэрэг болгож бас зүтгэдэг ийм хүн байгаа. Хоёрдугаарт нь сайн тамирчин. Хөсгөл нутгийн маань нэрийг улс орондоо олонтоо дуудуулан гарсан юм сайн тамирчин. Монгол улсынхаа нэрийг төв дэлхийд олонтоо дуудуулсан мөн олон улсын хэмжээний мастер сайн тамирчин. Одоо хөсгөлийн хөгжтөн бүхийн дэвжээнийхээ олон залуучууд дүүнрээ одоо дасгалжуулж бэлдэж энд нь одоо хүчин зүтгэж одоо явж байна. 3 дугаарт нь би олон нийтийн зүтгэлтэн гэж одоо хэлхийг хүсэж байна. Яагаад гэхээр хүн өөрийнхөө төлөө биш өрөөл бусдын төлөө л одоо зүтгэдэг, ажиллаж амьдардаг болоод ирэхээр энэ амьдралын бас одоо утга учиртай болгодог зүйлүүдийн нэг. Мань хүн бол өөрийгөө биш өрөөл олонний төлөө одоо зүтгэж ирсэн. Энэ чиглэлээр бидэнтэй их олон зүйлээр хамтарч ажилладаг. За бид одоо сая хэлсэн Чингүнжав сантаа хамтарч ажилладаг. Сая Бачаалун даргын одоо тэргүүлж байгаа хөсгөл хөгжил сан дээр бид их олон зүйлүүдийг хийдэг. Нутаг орныхоо төлөө хийж байгаа олон ажлуудын манд дэмжиж байнга оролцож байдаг. За түүний дотор жил болгон бид нэг 20-оос 30 одоо гэрийг бас тодорхой гэр орон шаардлагатай байгаа хүнд өгдөг. Тэрний талыг нь бол одоо өргөөд сан гэр гэдэг ийм арга хэмжээ жил болгон явуулдаг уламжлалтай. Эндийн маань одоо талыг нь одоо 20 гэр өгөх юм бол 10-ын 30-ыг өгөх юм бол 15-ыг одоо манай хоёроо харцах маань одоо гаргаж өгдөг. За ер нь одоо олон найз нөхдийнхөө дэмжлэгийг нэгтгээд л бид нар одоо хийдэг арга хэмжээний маань нэг юм байна. Эрхэм найзтай бас амьдралд нь сайн сайхан бүгдийн дэдийг хүсье да. За баярлалаа. За тэгээд дараагийн зочин аймгийн Арслан Батбаярхтай спортын тал дээр одоо нөхөрлж эхэлсэн байгаа. Тэгэхээр бол одоо бас найзынхаа сайхан чанар за мөн одоо та хоёрын тэр бас сайхан дурсамжаас одоо үзэгчтэй хүргье. За тэгээд өнөөдрийн төрөлцөө ирсэн миний сайханд энэ цагийн Монгол ирчүүдийн байх ёстой эр хүний нэг мөн чанарыг харуулсан
ийм цагаан амьдрал туулж одоо энд миний танихгүй нэг ч хүн алга бид бүхэн одоо анх 1995 онд хөдөөний нэг дээлтэй бакалтай хүүхэд ирээд Улаанбаатар хотод автобусны буудалч мэддгүү тийм хүүхэд ирж тэгээд хуйгаа маань анх битээр уулзаад хөсгөлийнх юм уу би хөсгөлийнхөө гэд найзалсан хугацаа болвол энэ орчлон дээр амд нөхөд гэдэг бол ерөөлөөр ирдэг юм байна. Монгол эр хүн ямар байдığım бэ? Монгол эр хүний цар хүрээ гэж ямар том юм бэ гэдгийг андаасаа би байн харж идэг. Тэгээ би бас их азтай хүн гэж боддог. Энэ амьдрал дээр энэ олон сайхан амд нөхдөө хуйгаан дарман дамжиж танилцсан. Анх барилж яхад хуйгаа маань Монгол улсын төлөө маш их хэмжээний жин асуудал хоёлоо байж хахад улсаал ямар ч байсан нэг Монгол гэдэг хүнийг л Монгол гэдэг нэрийг л дэлхийд өргөх юмсан гэсэн тийм том мөрөөдөлтөй байж тэрийгээ сайхан биелүүллээ. Бид хоёрын амьдралын хугацаанд амьдрсан хугацаанд нэг нутаг болоод энэ олон хүмүүсээс дотн байдаг. Бид хоёр хизээч муу юмн дээр таардаггүй, муу юм бид хоёрын дунд байдаггүй. Тэрч бараг маргаж үзээгүй. Бие биен лүгөө ширүүхэнж харах гэхээр хүний хүндлэлийн дээд миний сайхан амтын багамаа тэгээд тэгээ миний амдын хийсэн бүтээсэн зүйл манай хөсгөл бөгөөд Монголын ард түмний хэн нэгний төлөө бусдын төлөө амьдарч бусдынхаа хүндэлж хүүхэд байсан ч өргөж чаддаг тэр чанар нь бас надад багшлах энэ Улаанбаатар хот гэдэг энэ хүн гэдэг юм таних энэ юмд бас нэлээд өндөр түвшин нөлөөлсөн. За дараагийн яриаг Монгол улсын соёлын гоо зүтгэлтэн нэр төгжмийн зохиолч Сөрөд Огш маань одоо ярина. Тэгээд мэдээж бол одоо бас маш олон дурсамж түүх байгаа. Мөн одоо бас таны уран бүтээлийг олон сайхан уран бүтээлийн анхны сонсогч болсон гэж одоо сая ярьлаа тийм ээ. Та энэ тухайс үзэгчтэй мөндөө ярих уу? Журмын олон нөхдийн нэг болж энэ нэвтрүүлэгт нь өөрийн сэтгэгдэл хуваалцсан суугаад байгаа их баяртай байна. Бас их найзаараа энэ олон сайхан амд нөхдүүдээрээ бас бүгднээр нь их бахархаж байна. Ер нь эрчүүдийн үерхэл гэдэг бол сайхан шүү дээ. Их утга учиртай байдаг. Үнэнч шудраг тэгээд бас нэг нэгнээ дэмжиж, тулж, түших ямар ч цаг үе дээр ийм л нөхөрлөл эрчүүдийн дунд бол болдог гэж ингэж боддог. Гэхдээ нөхөрлөл өөрөө хэдий олон байхдаа олон хүмүүстэй найз нөхөр байх таа гол нь биш. Ийм халуун дулаан их ойр нэг нэгэндээ ийм нөмөр нөөлөг болж ингэж байдаг нь илүү их үнцэнтэй тийм нөхөрлөл байдгийн байна гэж ингэж ухаарч явдаг. Миний хувьд ингэж ухааруулахад хам бас их ойр энэ бүгдийг өөрөөрөө үлгэрлэж манлайлж өнөөдөр хүртэл бид сайн сайхан нээж хөөрөлдөөд уйлж гундсан үедээ ч гэсэн нэг л хамт нэг л сэтгэлээрээ ингэж ирсэн сайхан анд минь одоо миний олон бүтээлүүдийн эхний одоо сонсогч байсан л да байхаас өөр яах вэ? Тэр чинь тухайн үедээ би чи их сахилгүй байлаа шүү дээ. Тий энэ тэнд очиод ороод суучин, архитар суучин. Би энийг бүр зориуд өнөөдөр ярьж байгаа. Одоо яг тий Монголын үнэртэй салхи гэж тий алдартай дууны бас хамгийн анхны сонсогч нь болж өглөө шарын дайлах гэж очиж сонсч байна гэж. Тийм ээ. Энэ ямар дуу вэ? Наа чин гоё дуу юм биш үү л гэж байна. Манай яруу найраг бичин олон сайхан клип хийсэн найруулагч Даваа Дамдан гэж Жанхаа гэж мэддэм да. Тэгээ Жанхаа бит хоёр бол нэгэн шүлгийн нөчч. Тий. Ямар нэртэй болсон бэ? Уул нь эр хүн шүү дээ чи минь гэдэг л. Тий. Эр хүн шүү та гэдэг нэртэй дуу юм шүү дээ. Уг нь бол сүүлд нь бол хур цацгийн харцгийн хэмэр гэдэг нэртэй болсон байна лээ.
Тэгээд энэ дуу бол яг бидний одоо найзыгаа одоо бодож энэ хүн ер нь хүний нөхөр найз явах яг үлгэрлэж явдаг энэ найзаа одоо төсөөлж бодож олон сайхан найз нарт бас төлөөлүүлж ингэж хүргэж өгсөн ийм дуу байгаад байна. Эрхэм гарцагт зориулсан Монголын одоо сайхан хүчнүүд зориулсан тэр дундаа хөсгөлийн хүчнүүд зориулсан Доод Эмдэнгийн шүлэг урлагийн гой сэтгэлтэн Сэр одын одоо хөгжим Хурц харцгийн хэмэр гэж сайхан уран бүтээлийг энэ одоо нэвтрүүлгийн алтан тайзнаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгоон Баян мөнх дуучин хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ хамтдаа эрхэм сайхан дуучнаа хүлээж авъя. Газрын холдон нөмөртэй түшигдээ удум залгасан ургийн баярда уулын ухайлах дууны шуран хайдаа нутрын шудраг нүдэмсэн сэтгэл монхор өвгдийн мөрцөтэй ханхар Монголын харцтай эрхэндээ та ичидалдай нэрчилсэн доолиг стоо искэрсэн салхитай жигүүртний дэвэлтдээ цагаахан сүм сэтгэлдээ нутрын шудраг нүдэнсэн сэтгэл монхор өвгдийн мөрцөтэй ханхар Монголын харцтай
одоо ахтайгаа танилцаад их олон жил болж байна. Энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс бол миний ах юм байна. Танихгүй бас хүн байхгүй байна. Ахаараа дамжуулж олон сайхан хүмүүстэй танилцлаа. Найз нөхдөдтэйгөө уул устайгаа их ойртлоо. Нутгаа их сайхан одоо шүтэж залбирдаг боллоо. Тэгээ яг хуу ахтайгаа одоо танилцсан цагаас хойш хүний нөгөө ертөнцийг үзэл байдаг юм уу? Нэг эр хүн болох юм хүсэл мөрөөдөл их л төрдөг юм байна л та. Тэгээд миний ахаас одоо эр хүний хамгийн сайн сайхан чанар болго ингээд засарч явдаг. Тэгээ ах шигээ сайхан сэтгэлтэй, ах шигээ хүн тустай явахыг хичээдэг. Тийм учраас тэгээд одоо миний одоо дахиад энэ одоо ахыхаа тухай магтаад ярих юм бол их удаан хугацаа л болох бах. Тэгээд зөвхөн хөвгчлөлтөө тохиолдсон хүнийг бас их сургадаг их ядчтай хүн шүү дээ манай ахч. Уул хатанд бид нар ч бас их цуг явна. Намайг чи ирэх юм балаа гэдэг одоо хоёгаахын одоо гэр бүлийнхэн ч тэр өөрөө ч тэр найз нөхдүүд маань ч гэсэн энэ ган хоёгийн ирэх юм балаа гэдэг. Ахтаа сайхан эрхэлж явдаг. Би ч одоо өөрөө төрсөн ахгүй. Ахыгаа одоо төрсөн ахаа болгон заримдаа бас нэг амьдралд янз бүрийн тохиолдол готорж гунах үедээ ахтаа очиод нэг сайхан ном уншуулахаас илүү ахтаа очиод нэг ташуурны амт авч ах нэг ташуурдаад өгчих гээ. Тэгээ сүүлдээ бойсоо их чанга ташуурдаад байсан. Хүнд бас нэг найзын буян гэж байдаг, ах дүүсийн сайхан буян гэж байдیں۔ Гэсэн тэгэл ахаасаа их юм сураал. Би бас өөрөө бас нэг хідэн сайхан дүүнертэй олон сайхан спортын тамирчид олон салбарын дүүнер байдаг. Эдэртээ бас ах шигээ байх гал бас дөөрөөгаал явж ингээ хичээж явдаг. Тэгээ ахтай хайртай шүү. Манай чокиг ихлээр одоо бүгд андахгүй. Тий. За чоки маань одоо миний мэдхээр Монгол улсад бас 30-аад кино хийсэн. Энэ олон кинонууд дотор дандаа эх орны сэдвтэй бас залуучуудад одоо үлгэр дуурайл болсон энэ хүмүүжлийн сэдвтэй энэ кинонуудыг бас их хийсэн байдаг. Би найзтайгаа одоо бас нөхөрлөл 20 жил болчихшин тийм ээ. Тэгэл одоо бүхий өргөнд одоо намайг дэмжиж ирдэг олон найзуудын маань нэг одоо намайг сайн барилдаасаа гэдэг. Би найзуудаа бас амжилт хүсэж найзаараа бас их бахархаж яадаг. Энэ ширээнд их гоё дандаа бас бүтээлчд байна шүү дээ, тий. Өнөө интернэшнл мото клуб гэж одоо автомото ундаг нөгөө том Harley Davidson энэ ундаг тэр аялал хийдэг, сайн үйлсийн аянуудыг зохион байгуулдаг энэ группийн тэргүүн Channel 11 телевизийн захирал сэтгүүлч Болдгоо маань ирсэн байна. Тий, Болдгоодоо бас их баярлалаа. Тий. За, энд бас миний эрхэм хүн одоо Мандар группийн захирал одоо Мандар группийн захирал Батмагна амттайгаа Улаанбаатар хотод явхад бол над чиг хүнд ичмээр штэ. Би энэ байшинг барьсан. Би тэр оролыг барьсан. Би тэрийг хийсэн. Ингэж ийм хийж бүтээсэн хүнтэй явхад их. Тэгээд Магнагийн маань надад бас захиж хэлдэг үг байдаг. Хоёгаа чи олон найзтай байна. 1000 найзтай байж болно. Тэр чин бахархах юм биш, гайхуулах юм биш. Харин 1000 хүн чиний эсрэг дайсан болгоод үлдэх чамтай хамт үлдэх найз чинь жинхэнэ найз шүү гэж хэлдэг найз маань миний найз Мандар группийн захирал Батмагна. Монгол улс Мандан Бадар болтгой гэж дандаа өрөөдөг найз маань. Батмагна найздаа баярлалаа. За манай бас мундаг олны танил тий Тука гэж одоо бүгд бол андахгүй тийм ээ. Кино найруулагч. Одоо Орхитос гэж кино 1-2 дугаар анги бас ихсүүлээд бас олон кинонуудаар нь бол манай Тукаг мэднэ. Тука бид нар бас зангааш ойролцоо. Тэрүүгээрээ бас олон жил нөхөрлсөн. Манай Тука малгайгаа өмсчгөр надтай адилхан чацуу болчиход байдгийг. Тэ дандаа сайхан найзууд байна. За тэгээд манай Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат тэгэхээр одоо алдарт жүжигчин гавьяат Жанжив дөрж байгаа. Дашгүй Жанжив дөрж гэж ярьдаг. Тэгвэл Жанжив дөрж байгаа хоёр хүү хоёулаа мундаг найруулагч болсон. Жамин Сэнг дөрж хоёр. Манай Сэнг дөрж хийсэн олон кинонуудыг одоо монголчууд бүгдээрээ үзсэн. Энэ залуучууд үзэж өссөн. Тэгвэл манай найз битэр бас олон сайн төвхтэй, олон муу төвхтэй, олон нууц төвхтэй. Тэ найзтай хайртай шүү. Ирсэндээ баярлалаа. За тэгээд одоо бас манай Хөвсгөлийн авьяаслаг дуучин бас зохиоч гэрэлч болов ирсэн байна. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат одоо авьяаслаг яруу найрагч одоо
олон дуунуудын эцэг гэх юм уу? Аав гэх юм уу? Зохиосон эзэн тий. Олон сайхан дуунуудыг одоо зохиож ингэж явсан соёлын тэргүүний ажилтан сая Алтан гац зодонгоор бас шагнуулсан манай замын үүд Дорногов аймгийн замын үүд суманд амьдардаг. Тэнд байгаа одоо монголчуудаа урайлдаг, тэнд байгаа хөвсгөлчүүдээ урайлж манлайдаг, түүчээ болж явдаг. Магны баяр сайгаа ах маань ирсэн байна. Баяр сайгаа ахтаа баярлаа. Мөрөнгө төрөв хэллээ. Бид хоёр бас хөршүүд. Бид хоёр бол бас л одоо цөстэй гэвэл цөстэй. Цөс ихтэй байвал өвчин болох юм шиг байлээ. Тэгвэл бас өвчтэй хүмүүс бид нар чи. Тий. Би үүнтэй их хайртай. Бид хоёр бие бинийгээ нүдэрээ хараад ойлголцчихдаг. Ийм сайхан найз маань байгаа. Тэ найздаа хайртай шүү. Өвсгөл аймгийн драмын театрын захирал манай Өвсгөл аймгийн соёлын яамны сайд гэсэн үг л дээ. Тэ Баян мөнх соёлын тэргүүний ажилтан Отгоон Баян мөнх маань ирсэн байна. Дарахад зам бол одоо дуу хуур хөгжөө нарганаараа алдартай. Тэгэхээр манай дарахад зангоос бас төлөөж гарч ирсэн олон сайхан хүмүүсийн нэг бол Отгоон Баян мөнх. Ис амраа гэж байгаа шүү дээ. Манай амраа гэж тий. Самраач гэдэг байгаа зарим нь. Уул нь бол самардгүй жинхэнэ нэгдэгдэх хүн чинь манай амраа шүү дээ, тийм үү? Тий? Амраа битэр олон жилийн найзууд амраагийн эхнэр одоо бид нар ч яг хөрш яаж миний бас хуурайд байж явж тий? Амраа битэр бас сайн муу тохиолдлоор бас муудалцаж явж танилцчихсэн. Тий. Тэгээд хоорондоо хизээ салахгүй найзууд болсон юм аа. Тий. Сайхан төгт тийм ээ. За энэ царайлаг залуу болохоор манай одоо бас миний олон жилийн бас хуурай сайхан дүү бас миний арт талд байж чаддаг бас шин зоригтой тий одоо олон залуучуудад үлгэр дуурайл болж явдаг муу явж үзүүлсэн сайн явж үзүүлсэн одоо хамгийн сайхан залуу одоо цагийн Бат гэрэл гэдэг юм аа. Ган зургийн ган хуйг гэж энэ Монгол улсын харцаг Ирэмгийн харцаг энэ сайхан залуу бол манай хөвсгөлчүүд хоймор нутгийн хиймэрн болж явдаг юм сайхан нүүр царай байд юм аа. Бид нар бол нутаг усаараа нэг одоо жишээлх юм бол энэ ган зургийн ган хуйг гэдэг хүнийг утасныхаа дугаар дээр би бол нэрээр нь тэмдэглэсэн байдаггүй. Нуг гэж тэмдэглэсэн байдаг. Нуг гэж ерөөсөө миний амьдралд нэг л хүн байна. Бид хоёр нутаг нугаараа ингээ холбогдож идэг. За тэгээд ер нь бол өнөөдөр энэ хүнийг ингээд харахаар яалтчгүй босоо хөх Монгол гэдэг энэ одоо зоригт аавын хөвгүүдийн цугласан эх орны төлөө дуугарч чаддаг, тэмцэж чаддаг ийм сайхан залуучуудын тухай ярихаас өөр аргагүй болдог. Би босоог Монгол бүлгийн зохион байгуулсан олон эх орны төлөө үйл ажиллагаанд оролцож, дуу хоорой өргөж явсан, нутаг усаараач хамт явж үзсэн. Хамгийн гайхалтай хайрламар зүйл нь юу юм бэ гэхээр тэд нар төрөөс цалин авдаггүй. Тэд нар зүгээр өр зүрхээр эх орноо хамгаалж чаддаг. Үр хүүхэд эхнэр хүүхдүүдэд орхиод энэ эх орныхоо төлөө үнэн шударгын төлөө тэмцэж чаддаг. Амьдралаа зориулж чаддаг ийм гайхалтай аавын хөвгүүд сайхан аавд ирчүүд цугладаг болохоор энэ хүмүүст үнэхээр хайртай байдаг юм аа. Ингээ бид нар бол нухтагаа бол эр зоргоороо, эр хүнээрээ эх орноороо холбогдож байдаг болохоор хайртай байдаг юм да. За ингээд баярлалаа. За ингээд манай одоо бид нар бол нутрахах бол дурггүй. Бид нар бол дэртээ тэргүй хоймор нь байдаг болохоор. Тэгээд бид нар одоо энэ гэрэл чулуун, Отгоон Баян мөнх, Товоо орлын дэлгэр мөрөнгөс энэ 3 хүн сая нэг сайхан уран бүтээл гаргасан. Тэгээд энэ дууга зориулж, нугдаа зориулж дуулъя гэж бодож байна. Босоог Монголын бүлгмийн сайхан ирчүүдэд зориулж дуулъя гэж бодож байна. Хангар сайхан бөхчүүдэд зориулж дуулъя гэж бодож байна. Та бүхэндээ зориулъя. Сэнтигмэр манан төндөр сардаг шигээ бомон олны дунд заяа өдөө явдагда хамхэнтний гундасан далай чигээ
хаачвсан дүүрэн халигд салгиж явдаг даа. Дэлгэр мөрний хөвөг дэлгүүхэн гэдэгдээ. Дэлхийн ханаас толох ёроолт нь байдаг даа. Зон зонд дуурсагдах 6 ястан түнний мэ. Заяа буйн дэлгэрсэн тэнгэрийн томхтой нутаг даа. Заяа буйн дэлгэрсэн тэнгэрийн томхтой нутаг даа. Хүчүүд мэндэлдэг эртнээс суута хангаада. Хүлэг бүхэн хурдалдаг эрийн химэр танутагада. Хаяа яшнд мөнхөрсөн зарим могийн даатгалда. Хөсгөлөдөг нутаг хөрсөвдийн орондоо. Ястан түнний мэн. Заяа буйн дэлгэрсэн тэнгэрийн томхтой нутаг даа. Заяа буйн дэлгэрсэн тэнгэрийн томхтой нутаг даа. Нутагта алунгой хин сургаалта. Амэн мөргөж тэмсэн чингүн жав баатрын тангараагата. Ийм сайхан нутагта элийг хичээцгэй. Эрдэн нуусан газар шороо уин уин хамгаалцгай. Дэлгэр мөрний хөвөг дэлгүүхэн тэнгэрийн тамхтай нутаг За энэ ширээнд цугларсан миний андууд болохоор намайг 10 жилийн сургуулаа төгсөөд биеийн тамирын дээд сургуульд оюутан болоод ороход намайг тосож авсан манай ангийнхан байгаа. Манай ангийнхан гэхэд хөдөөнөөс олон хүмүүс ирсэн, амжилтаараа шалгарсан залуучууд цугласан юм сайхан анги байсан. За тэгээ эхнээс нь танилцуулъя. За дугуй спортын мастер Элдв Очир гэж манайх бид нар ойж гэдэг. Элдв Очир маань байна.
Өвөр ханга аймгийн Арслан Дандрын Бэг Цүрэн гэдэг аймгийн Арслан байгаа. Манай Бэг Цүрэн бас уран барилдаантай хамгийн гол нь барьцсандаа их мундаг биднээсээ төрүүлж бүх болчоод биднэртээ зааж явсан мундаг Арслан байгаа. Алтан гац зодонд Ахмадын дэлхийн аварга алтан медальт за олон улсын хэмжээний жүдэ бүхий олон улсын хэмжээний мастер аймгийн Арслан Шарав дөржийн Бямб тогтох гэж хүн байгаамаа. БМК гэдэг юм аа. Манай БМК бас өөрөө дүүндрээ бас их сайн бэлдсэн. Өөрийнх нь төрсөн дүүндэр нь олон дэлхийн аваргууд авиатууд төрсөн байна. За тэгээд биднийг одоо бүх болох гэж мөрөөдөж зүтгэж явхад биднийг одоо шүтдэг бүх байла. Одоо миний сумья байс. Өсвөр үеийн залуучуудын бүх үндэсний бүхий аваргын тэмцээнүүдэд төрүүлсэн. Одоо манай үеийнхэн дотроо бол одоо сумья байстай барилдах байтугай ихцэл шарах хүн ховорхон л байсан үед манай ангид бас орж ирсэн. Тэр мундаг том бүх орж ирж ирсэн. Одоо сумья байс маань бол өөрөө багшийнхаа мэрэгжлэр олон жил ажилласан, олон сайхан шавнар бэлдэд төрүүлсэн. Бидний үлгэр жишээ бас нэг сайхан найз маань. Бүхийн бас нийт бүгчүүдийн бас нэг ийм хүн байх ёстой, бүх хүн ингэж явах ёстой, ингэж амьдрах ёстой, ингэж ярьж байх ёстой. Энэ байр суурь, энэ бүх хүмүүжлийг бол одоо үлгэр жишээ өөр дээрээ харуулдаг хүн бол бидний найз сумья байс начин юм байна. За энэ олон бүгчүүд, энэ олон сайн сайхан явж байгаа энэ хүмүүсийг зангидж цуглуулж байсан манай ангийн ах, манай ангийн дарга тий сая хөдөлмөрийн гавьяаны улаан төгрөгийн одонгаа авсан. Хэдэн жилийн өмнө алтан газар авсан шүү дээ. Манай Баавх ах бидний бас үлгэр жишээ ах маань байгаа. Баавх ахыг бид нар бүгд хөндлөж явдаг. За энд бас нэг эрхэм хүн байна. Надтай хамт чөлөө төрхийн улсын шгшээ багт олон жил бас хамт байсан. Хамт барилдсан. Төв дэлхийн аврагт ангиасаа хамтдаа явж Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж явсан. Монгол улсын аймгийн Арслан олон улсын хэмжээний мастер Аз ТV-ийн авраг, олон улсын Аз зэрэглийн тэмцээнүүдийн авраг, Норжингийн Баяр Магна гэж хүн байна. Мөнх сүх маань олон шав бэлдсэ. Одоо шавнарыг нь дурдахад бас гоё байна. Монгол улсын Арслан бидний хайртай бүх Монгол туурхтны од Содом дөржийн бан багш нь байгаа. Мөнх сүх маань. Ахаад хиний Соронзон бол зааны Бямбжавд харцгийн гэд нэрлээд байвал олон бүгчүүдийн багш нь бол манай аймгийн Арслан мөнх сүх байгаа маа. За сайн байцгаана уу. Миний ах нарын найз бол миний ах нар. Би тэгж ойлгож явдаг. Тэгж амьдарсаар ирсэ. За 1990 оноос хойш 10 настай хоёрын ахыгаа дагаад бүхэд орж исэн. Тэгэд бүхэд үнэхээр намайг дуртай болгочихжээ энэ хүн. Одоо салж чаддгүй багшигээ явж байна. Бизнес ээж хийж байна. 31 жил, 32 дахь жилээ энэ спорттой холбоо явж байна. Сайхан амжилтууд олонний буйнд төрж байна. Тэгээд ахыхаа сургасан амьдралын тэр нэг философоор амьдралаа сайхан тодорхой хэмжээнд амжилт гаргаад эхэлж байна гэж харж байгаа. Дасгал хийж яхад 100 сунаачгаа гэд багш хэлж яхад хажууд маань чи 101 сунаах ёстой шүү. Нэг нормтой хийх гэж байгаа юм шиг битгий амьдаржээ. Сэтгэлээсээ юмыг хийжээ гэж сургаж ийсэн. За энэ хүний аав нь бол миний багш юм багмаа. Ган зэрэг гэж хүн. Ястаа энэ сургуульд орж ирэхэд анх энэ бидгийг чинь хүлээж авсан хүн ган зэрэг гоо байдгийг. Тэгээ би энэ хүнтэй сургуульд үндэсний эвийн тээврийн дээд сургуульд орж ирээд тэрнээс хойш найзалсан. Улсын шгшээ багт 15 жил явсан юм аа мэтэр. За яг хуу муудалцааг гэж хэлэхгүй би тэр үзэж л байсан. Гэхдээ энэ надаас жоох өндөрлөл байсан л да. Тэгээд тэр нь жоох 1997 онд үлээ да энэ Красноярск нэг тэмцээнд явдаг бидгээд бөхөр тэгээ явж байгаад бидгээд чинь тэмцээнээ дуусгачаад явж байгаад нэг зах гард юм аа. Тэр үуч нэг ийм нэг томоо ингээд босоо малгай байдгаас булган малгай. Буудаг малгай. Тэр модонд ороод за манаа нэг хийчихсэн байдаг мөнгө шавхад бүгдээрээ нэг авлаа. Би ч нэгийг аваад тавьчлаа. Одоо ч байгаа. Тэгэл манайхан бүгд нэг авсан. Манай хүн л жоохон сэтгэл гундуул орж ирж байна. Яасан?
малгай байхгүй л гэж байна. За тэгэл байж байгаа л юу болсыг л шиврээр яриад л ингэж байна. Тэгс чин нөгөө чинь таарах мал булга малгай байдгүй. Новшуулт юм байгууд те манай хүн. Тэгээ дотроо жоохон дургу хүрээд манай 68 барилдаг нэг залуу байсан. Тэр нэг малгай арай томхон малгай л байсан. Тэрний малгайг авангуудаа манай хүн байранда ирэнгуудаа үзье гэж авангууд нөгөө малгайг нь авчаад ингээд дараад чихээд нөгөөдх нь сунгаа ичхгүй юу? Хоорд өөрт дарах малгай улдахгүй л хүний малгайг дараад аж нөгөөдх нь доошоо дараад аваачаа сунгаа ич нөгөө хүнд таардгүй. Энд нь бас таарж өгдөггүй бас нэг тийм юм болоод тэгж байсан их санагддаг. Тэрийг одоо санаанаас гардаггүй. Одоо яах юм? Захтар Оросын хамгийн том арзмарын малгаал тараагүй. Тэгээд дараа нь тэрнээс хойш би найзыгаа жоохон томхон тухтаа гэдгийг л мэдэрсэн л да. Тэгээд За эрхэм үзэгчдээ, эрхэм зочдоо ингээд энэ цаг мөчид нэвтрүүлгийн маань хүндтэй зочин Үнэн зөрөх тулан нэмэх Монгол Улсын харцаг Ганзаргийн ган үеийн одоо цолыг энэ цаг мөчид дуудахад бэлэн болсон байна. Ингээд тав гэдэхээ өмнө Хөвсгөл аймгийн Харьяат улсын цоллооч засуулч Монгол Улсын гаяч жүжигчин Мөнхбаатар таныг урьж байна. Хамтдаа бүгдээрээ нэг сайхан халуун алгадчлаар хүлээж авъя. Тусгаар тогтонсон Монгол Улсын ардын хөвсгөлийн түүхэн яруу алдар 101 жилийн хаваар цэнгэл надамми баруун талын тэргүүн магнайт Монгол Улсын үнэн зөрөх тулам нэмэх улсын харцаг ган хуйг магнайдэх мандам батрах машуга хэмшигтан урган хэн алтар цудан дотонох чонгонудан жилэн байсгалан ватар зөрөхтө вата суйрт Ина хаваар цэнгэл надамын тугамал жавхлан гөрдөөдөгч эдэр залуу саруул сайхан баяр надми магна төмнас төгөлдөр тото сойнон үзэскэлэн Монгол Улсын харцаг ган хуйга сайхан андуудын ширээ байна. Тэгээ энэ ширээ одоо миний хүсэл сонирхол нэгтэй. Миний үзэл бодол биш ээ. Миний хүсэл сонирхол нэгтэй. Ийм ширээ байгаа. Би бол өөрийгөө бас байгаль ихийгээ шүтдэг, байгалийн гоо сайхныг мэдэрдэг. Тэ? Алгатаа биш. Сайхан агаарт явахтаа дуртай ийм хүн байгаа. Тэгээд энэ болгонд одоо яг нэгддэг. Адилхан машин тэрэг сонирхдаг, аяллаа юм сонирхдаг, буу зэвсэг сонирхдаг. Тэгээ энэ болгоноор ингээд хүслээрээ хоббигоороо нэгдсэн хүмүүс гэвэл одоо миний энэ андуудыг хэлнэ. Миний энэ сайхан найзууд бүгдээрээ сайхан мэрэгэн бууддаг. Бүгдээрээ эцэд цуцхгүй явдаг. Тэгээд одоо ер нь бол байгалийн биологчд юм байна. Амьтныхаа амьдрал ахуйг судалдаг, орон байрын судалдаг, үржил хөгжлийн судалдаг, айгүй мундаг. Би тэгээд энэ найзуудаа бас ярихаар яриа нийлдэг болохоор ингээ бид нар олон жил сайхан нөхөрлөжжээ. За тэгээд эхнээс нь танилцуулъя. За манай бол Улаана гэж алдаршсан. Улаанбай шингээ Улаана гэж алдаршсан. Тэ одоо өөрөө бас хоол хийж найзуудаа дайлах дуртай. Тэ ер нь сайн ч юмд уруу татдаг. Тэ за нөгөөх нь яг тэгээд тийм бас их сайхан найз маань байгаа. Бас их олон хүнийг хураадаг. Ланди Улаана гэвэл бас манайхан бас андахгүй. Ланд Крузер клубын бас тэргүүн байж олон жил явлаа. Цас шороонд шаварт суусан олон хүмүүсийг одоо очиж аварлаа. Одоо хүмүүнлэгийн олон ажлуудыг хийсэн.
Тэгэхээр би бас найзыгаа дандаа хөндлөж явдаг. Тэнд байгаа энэ эрхэм залуу бол Монголын бүх эрчүүдийн хөндлөх ёстой мундаг хүн юм байгаа. Энэ бол энгийн даруухан хүн. Тэгэхдээ энэ хүн бол энхийг сахиулах ажиллагаанд 4 удаа явсан. Энд нь 3-т нь ажиллагааг удирдах явсан. Тэгээд Монгол улсад одоо ахлагч нарын нэр хүнд маш их өсөж байгаа. Монгол улсын армийн ахлагч нар ямар мундаг гэдгийг дэлхийд харуулад бүх чадварын төвшнгөөр тэгвэл энэ ахлагч нарыг бэлддэг хүн юм байгаа. Монгол одоо Жанжин штабын тэргүй ахлагчаар өөрөө ажиллаж байсан. Ахлагч гэдэг одоо үгний яг жинхэнэ эзэн нь бол миний найз Дамжинживийн Инхбаатарын Сүхбаатар аймгийн харьяат ийм сайхан хүн байгаа. Монгон байгаа найз нэгдүгээр хорооллыг. Тий. Тайван гэдгийг, инх тайван гэдгийг тий. За хошин боохоо тайван гэдгийг. Миний ангийн багш гэх юм уу тий. Ас анги өрөөнд ингээ явхад анчин хүн алуурчин байдгүй маа. Анчин хүн чи харин байгаль хамгаалагч байдаг юм аа гэдгийг одоо надад зааж сургасан хүн. Бүд дарагчаа гэж Сэлэнгийн аймгийн харьяат зүү араа тарны одоо харьяат гэх юм уу. Манай найз бас л одоо миний эр зоригтой олон найзуудын нэг, бас дотны найзуудын нэг Эрдэнэ Очир гэж залуу байна, ховын бизнес эрхэлдэг. За энэ хүнийг бол бас миний хайртай дүү, миний хайртай найз Мөнх Эрдэнэ гэдэг. Одоо Монголд бол ан сонирхогч, буу зэвсэг сонирхогч, буудлага сонирхогч хүмүүсийн дотор хар авраг гэдгээр алдартай. Хамбаг гэдэг. Бидний одоо дуудаг нэр бол хамбаг, дуудлага нь бол хамбаг. Дамбад өнөр гэдгийг. Дамбад өнөр автоспортын мастер. Өөрөө найз маань байна. Инх нар гэдгийг. Бас Монголын хамгийн сайхан залуучуудын нэг, хүсэмжит залуучуудын нэг. За энд миний найз Тамираа байна. 40 мянгатынхан бол Тамирааг андахгүй. 40 мянгатад бол авгуурч явсан манай Тамираа бол каратагаар сайн хичээлжсэн. Цагдаагийн тусгаад асагч бас ажиллаж амьдарч үдсэн. Тий, Тамираа бол бас үзэл бодлороо нэгтэй, ахаад сонирхлоороо нэгтэй, өөрөө маш их хөдөлмөрч, тэгээ өөрөө дизайнер мэргэжлэрээ олон жил бас хийсэн Монгол улсад одоо хийсэн бүтээснээр нь бас бахархах юмнууд бол зөндөө байдаг. Энэ хүн бол урайнхай хүн байгаа гэж. Урайнхай хүн гэдэгт бол би бас их бэлгшээж бас ахыгаа бас хөндлөж явдаг. Урайнхай хүн гэдэг бол одоо Монголын түүхэнд байдаг угийн ихэн урайнхай юм байлээ. Монголчууд урайнхайгаас салбарлаж гарсан юм байлээ. Тий. Тэгэхээр урайнхай гэдэг бол монголчуудын их үндэс байд юм байлээ. Тэгвэл тэр юугаа бол өөрөө бас их тэрүүгээрээ бахархаж явдаг. Тэр урайнхай сурын харваа одоо юугаараа бахархаж явдаг. Өөрөө бас улсын олон удаагийн авраг мэрэгэн буудагч ийм хүн байгаа. Геологийн салбарт ажилладаг. Би ТМК ахтаа бол бас их хайртай. За бүгдөөрэнд маш их баярлалаа. Тэгээд Ховир нутгийн үнэн зоригт харцаг найзтай анчтайхан зүгээс ингээд зориулж байгаа. Анд явъя гэдэг үгний учир найз нөхөд байхын учир энэ байдаг. Анд явна гэдэг нь одоо найзууд бол зөндөөл байдаг л да. Ингээд жуман найзууд байна. Энэ их асуудал дотор энэ хүн ууланд явхад хизээч хэнийг ч хайж яваагүй. Амьдралд явах андын сэтгэл. Энэ нэвтрүүлэг нь их гоё юм байна. Тэ. Журмын олон нөхөд гэдэг нэвтрүүлэг байна. За. Ганцхан мэлаг. Бодон тата өння хартса Боралхан ганца хнигэх Буйрын хүртэлэр лаги Боралави нотгахо Адэрчүлээ ахозе эхо Боралави нотгахар Ожмардат явахар Мандах нарнар шарга халтса Магнаг хүчин
сайхныг манан дундуур сарв чилсэн миний ландын аавал шүдэх адурчудай цэцгийн гурван сарда эцгийн нутгаар буугаарай ано сонсоё нутгийн гайхамшиг бол нутгийн мань сайхан ханзарг байлаа. Угаас надад заяа хасаа усан болор хангаяхоо учранда сжир хэлсэн сайхныг чаргаж багаас болоод одоо хүртэл ингээ хамтдаа нөхрөлж байгаа сайхан андууд мань байж байна. Миний найзууд байж байна. Бас эр хүн амьдралдаа олон юм үзэх юм. Олон сайхан нөхрүүдтэй танилцж нөхрөлгийг хэн эр хүн бэ гэдгийг хэн ямар эр хүн бэ гэдгийг одоо харж бие биедээ харж бие биендээ зааж зөвлөж ингэж олон жил явжээ. Бие биенийхээ амьдралын сайн сайхан бүхнийг бие биендээ тохиолдсон жаргал зовлон бүхнийг хуваалцаж ингэж явсан нөхдүүд бас байна. За бүхий ногоон дэвжээнд одоо нөхрөлсөн миний найз Булган аймгийн 3 булаг сумын яриад Монгол улсын өсгийдэр нашин цэрэн дөржин цэрэн дашин цогт жаргал гэж Монгол улсын өсгийдэр нашин цэрэн дашин цогт жаргал гэж миний эрхэм андам байна. Өөрөө тийм яг хөдөөний эгэл боргил амьдралаас өөрийнх нь хүчээр Монгол бүхийн дэвжээнд гарч ирж олон төмөнтэй болсон ийм хүн болохоор өөрөө их ухаалаг их мундаг хүн байдаг юм. Би найздаа бас их баярлж явдаг. Найздаа маш их хайртай. Миний аавыг өнгөрөөд 11 сарын 16-нд тэр их хүүтэн өвлийн эдэр жавар тачгансан тэр өдөр хамгийн хүнд ломыг аваад хамгийн хатуу газрыг хаг зохиж өвдөжсэн угаж байсан. Миний аавын би найздаа хайртай. Манай найз начин минь надад цолоо хайрлаа гэж хэлж угаж байсан гэдгийг. За миний энэ найзыг бол одоо бас Монголд Улаанбаатарын бас карамандах андахгүй карата мандах гэж тэ. Манай карата, манай мандах бас хүнийг бас хаяад зүхтаадаг ирхэн биш ээ. Бас нөхөрсөн ирийнхээ ард байж чаддаг ирхэн. За манай цэнгэл байна. Бидний одоо хайртай найз Мэнгэ цэнгэл гэж байгаа. Тэ. Цэнгэл тэ. Цэнгэл бол бас цэнгэл бид нар цэнгэл болоод одоо энэ ширээнийхэнтэйгээ бол би одоо юуг нь нуух вэ тийм ээ? Бид нар ч бас олон зодоонд орж явлаа тийм ээ? Бид нар дандаа ялагч болж явлаа. Сайхан байдаг юм аа. Тэгээд бид нар хүн дээрлэгдэх хүмүүс биш. Бид нар зүгээр байгаа хүмүүсийг дээрлэгдэх хүмүүс биш. Үнний төлөө явсан юм аа. Нэг нэгэ өмөрж явсан юм аа гэвэл үнэнд хамгийн ойрхон тийм ээ? За манай Батболор болор одоо манай найзууд дотроо бол одоо үлгэрж ишээ соёлжийн туйлн хамгийн цэвэрч хамгийн соёлтой ярьдаг зөв боловсон ярьдаг найзуудаа одоо ингэж ярьж болохгүй гэж хэлж зааж явдаг хүн гэвэл одоо манай Батболорыг хэлнэ тийм ээ. Балдан гомбын ганц өгөхгүй аймгийн начин салтай. За тэгээд миний 10 жилийн ангийн найз миний
одоо намайг барилдахыг дэмжиж хамгийн олон жил бүхий өргөнд улсын наадам дээр миний зүмхийг барьж ингэж надад заа зөвлөж намайг хамгаалж өмгөөлж явсан хүн бол одоо миний найз ганц их байгаа. Батцуурын Эрдэнэ 2 гэдэг залуу. Одоо бас одоо миний хамгийн олон жил найзлсан найзуудын нэг мөн үү гэвэл мөн өө. Одоо 11 наст 12 настайгаасаа эхэлж найзлсан. Би тэр бүхий секцэнд орж найзлсан. Одоо энэ Жамин захирал байна. Одоо Макс группийн захирал энэ Монгол улсын манлаа уяаш Жамин гэж одоо Макс группийн манай Жамингийн мордууд хурдан давхиж байгаа. Бид гурав чинь нэг бүхий секцэнд гуруулаа одоо орж гуруулаа хамтдаа одоо хэн бүх болох вэ үзэж би энэ хоёрыг бол дийлдэггүй байлаа. Энэ хоёр чинь яг нь Жамин бол надаас ах байлаа. Бол дийлдэггүй байлаа тий. Би бол Жамин шиг бүх болчих гэсэн гэж боддог байлаа гэж. За энд миний найз байна энд. Энэ сайхан залууг танк Оги гэдэг. Саксын спортод бол спортын мастер солдоо. Тэр танк одоо танк шиг дайрдаг, зүтгэснээ авчиж хийж чаддаг болохоор танк Оги гэдэг нэртэй бид нар бөөндөө очиж найзыг сакс тоглохыг нь хардаг байлаа. Лигт орж тоглохыг нь хардаг байлаа. Бүгдээрээ намайг ирж барилдахыг үздэг байлаа тийм ээ. Энэ миний найз бол одоо Батуулд гэдэг хүн. Бас одоо эр зоригийн дуул гэж ярих юм бол одоо энэ хүнээс одоо надад маш их холбоотой олон түүхүүд байдаг. Монгол улсын гар барилдааны бас олон удаагийн авраг болж исэн. Мотоспортын одоо мото аялагчдын клуб юу лээ? Харли Дэвидсон унаад том мотоцикл дээр намайг анх унуулж үзүүлж байлаа. Тэ? Тэгээд өөрөө бас тийм эрсдэлтэй юм сонирхдаг. Тэгээ өөрөө эр зоригтой ийм хүн болохоор одоо миний бас их хайртай найз байдаг юм а. Би бас найздаа маш их хайртай. Олон найзууд дотор онцлоод хэлэхэд бас миний найзын зүрх том шүү. Бас дарж амьдраарай гэж. Энэ ширээнд миний бас нэг сайхан нөхдүүд миний үзэл бодол өөрийнхөө одоо зүтгэсэн энэ ажлын үр шимийг үзхийн тулд одоо нэгдсэн сэтгэл зүрхээрээ нэгдсэн энэ сайхан андууд минь цугласан байна. Энд босоо хөх Монгол төрийн бус байгууллагын одоо зарим гишүүд ирсэн байна. Эндээс танилцуулъя. Миний сайхан анд Эрдэнэчимгийн Төмөр хуйг гэж. Энэ хүн бас надад зааж, зөвлөж, чиглүүлж явдаг. Босоо хөх Монгол төрийн бус байгууллагыг анх төрийн бус байгуулж одоо анхны тэргүүн байсан хүн. Энэ хүн өөрөө юм байна. Тэгээ энэ хүний одоо анх байгуулсан төрийн бус байгууллага өдөө ултлаа өргөжөж 28 мянган гишүүнтэй болоод Монгол улсын төлөө, монголчуудынхаа үр хүүхдүүдийн ирээдүйн төлөө маш их олон ажлуудыг бид нар хамтдаа хийж чадсан юм а. Эндээ бид нар одоо маш их бахархалтай байдаг юм. За энд Босоо хөх Монгол төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн одоо миний найз Оюун бэлгийн Пүрэв Баатар гавьяатын төрсөн дүү Оюун бэлгийн Пүрэв нэм байна. Одоо боксын спортын мастер. Тэ өөрөө бол бүр яс цусны их оронч хүн байгаа. Бүр арай дэндүү тууширсан их оронч хүн гэвэл одоо би Нямаага хэлнэ. Тэ. Нямаа бол одоо юун ч хамаагүй одоо зорьсондоо хүрэхийн төлөө эрсдэл гаргахад бэлэн байдаг. Би одоо Нямаага бахархаж явдаг. Босоо хөх Монголын төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Отгонбаяр ах маань байна. Манай Отгонбаяр ах маань одоо хан уул ахан дүүс төрийн бус байгууллага гэдэг одоо тэрний бас тэргүүнээр ажилладаг. Тэгээд Босоо хөх Монголын удирдах зөвлөлд ажилладаг. Одоо бид нартай бол Отгоо ахаа гэж алдарсан. Отгоо ах маань бол бидний бас нэг маш эрхэм хүн байгаа. Үгийг нь одоо бид нар одоо хууль мэт дагаж явдаг. Өөрийг нь маш их өндөлж явдаг ийм хүн байгаа. Босоо хөх Монголын дэмжигч гишүүд ингээд байна. Манай Алтан цаг байна. Цогоо байна. Манай Жагаа найз байна. Тэ? Бид нар бас найзыг аврахын төлөө, шоронгоос гаргахын төлөө эрсдэл үрээд Эрээн хотод Хятадын мафтай уулзаад л явж ялаа. Үнэн биз дээ, тэ? Тэгээд сайхан юм да. Тэгээд хүний амьдрал их сайхан юм. Хэм үзэгчтэй ингээд Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэж байгаа журмын олон нөхөд энэ сайхан нэвтрүүлгийн хамгийн анхны зочноор Хөвсгөл аймгийн Галцамын харьяат Үнэн зөрөгт улам нэмэх Монгол улсын дахарцаг ганцэргийн ган хоёрыг ах маань оролцлоо. Тэгээ таны энэ сайхан ажил хөдөлмөрт одоо амжилтыг хүсье. Маш сайхан найзуудтай байна. Маш олон одоо найзуудаас журмын олон нөхдөөс чинь сайхан ухаарлын үгийг нэвтрүүлгийн одоо үзэж байгаа мянган үзэгчид авсан гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд урилгыг маань
одоо ийм сайхан олон нөхдөдтэйгөө хүлээн авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд манай телевизийн хамт олонд бас баярлалаа. Тэгээ энэ нэвтрүүлгийн урилгыг хүлээж авахдаа бас би бодсон. Би чи ороод одоо чин хэн блэ ичмэр юмдаа одоо болидоо гэд. Тэгсэн чинь намайг бас танаа найруулагч бас онгороосон л та. Тий. Гэхдээ нэрэж тийм юм уу? Надад тэгсэн чи хийсэн юмнууд зөндөө байдаг юм байна. Би тэгэхээр бас үзэл баримталтай эндээ үнэж байх юм бол бас зөндөө юм бүтээж болдгийм байна гэдгийг ахаад надаас сурж явдаг олон залуучууд байдаг. Намайг үлгэрлэн дагаж явдаг олон залуучууд байдаг. Тэгэхээр надаас сайныг аваасаа, мууг нь хаяасаа. Тэгээ эр хүний амьдрал ийм байдгийг, эр хүн ийм байвал олонтойгоо явдаг юм а гэдгийг бас хараасаа гэж бодоод би нэвтрүүлэгт орсон. Миний одоо ганц зорддог юм бол ийм байгаа шүү дээ. Алга дарам газрыг өр хүүхдүүдэд бүтэн аваад үлдчих юмсан. Энэ цаг үед би ингэж зорьсон. Би эндээ бас хүрсэн. Би олон 100 мянган га газрыг хамгаалж авч үлдэж чадсан. Энэ болгонд би ганц ган хуйг байсан бол чадахгүй байсан. Тэгээ энэ олон хүмүүс миний ард байж чадсан. Хуйга худлаа юмд явахгүй, худлаа буруу юмд явахгүй гэдгийг бүгдээрээ мэддэг хүмүүс байсан. Тэгээд их сайхан байна. Сайхан нэвтрүүлэлт орлоо. Нартаа хуртай байна. Ахаад одоо ховтой хүн хурнаар гэж ахаад бороо орчлоо шүү дээ. Өнөөдөр тий. Ойрд бороо ороогүй сайхан байна шүү. За баярлалаа та бүхэндээ. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн маань хэвэндтгэж Монгол Алтай баг гишүүн гэж энэ одоо гарын бэлгийг танд гардуулъя. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт маань хурамс дэлхийн хүртэл хураан хариллаа. Эх орныхон төлөө, ирээдүйн хожид эдийн үеийн төлөө хийх одоо олон ажилтнад нь их амжилтыг хүсье. Баярлалаа танд. За гэлээ бүгдэнд нэг л болоо.
бошигт хааны Алтайн уулсад ариуссан. Говийн хотогт данцан аравжаа судрын намдан аравнайлсан. Амьд байгаад ээжээс заяасан аршаан болсон хар уураг Монгол түмний хэрэглээ Монгол Алтай баргшин. Өглөө бүрийг амтлаг эхлүүлэх нь амьдралыг илүү аз жаргалтай болгодог. Өнгөнөр амт оруулагч желатингүй. Сибирийн зэрлэг жимсний амт Sava Classic чанмал.